Өнөөдөр бид Монголд болсон эвгүй явдлуудаас ярилцуулна. Маш сурамжтай, мэдэх шаардлагатай, он гарах мөчөд постлогдсон шинэхэн үйл явдлуудаас хамтдаа уншицгаая. Цагаан сарын өмнө ирээн явах монголчуудын тоо өсөж байгаатай холбоотой нэгэн сурамжтай үйл явдал. Мөн шөнийн цагаар яагаад холын замд явж болдоггүй талаар, мөн юм шүүлсэн Улаанбаатар хотын буудлуудын талаар ярилцуулна. Тухлан суугаад таалан сойрхно. Юу яцхан guys? Шинэ оны минь Монголд болсон эвгүй явдлууд шинэ оны 26 оны цоо шинэхэн дугаараар уулзахад таатай байна. Сүүлийн үед бол нэлээд эвгүй сурамжтай түүхүүд орсон байна. Би яг одоо цуглуулчаад гоё та нартайгаа хуваалцах гад сууж гэн. Тэгээд шууд эхэлцгээе. Guys. Эхний түүх маш сурамжтай түүх байгаа. Яагаад гэхээр тун удахгүй шинэ жилийн дараанаас цагаан сарын бэлтгэл эхэлдэг. Хүмүүс цагаан сарынхаа билийг цуглуулах гэж урагшаа их явдаг. Ирээн лүү ялангуяа их явдаг. Тэгээд тэр хүмүүст бол маш сурамжтай нэг түүх байна. Саяхан он гараад постлогдсон түүх байна. За тэгээд шууд уншъя. Өнөөдрийн бичлэг Японы номер 1 хүүхдийн өсөлтийн шимтгийлэл Нобиронтай хамтарч байна. Та нар дунд булчинтай уу шиг өндөр болох хүсэлтэй хүмүүс аюу их байд юм байлээ. Тэгээд энэ шимтгийлэл нь хүүхдийн өсөлтийг дэмждэг гэж байгаа. Тэгээд Японочууд маш олон жил хөдөлмөрлөөд судалгаа хийгээд энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Дэлхийн шилдэг бүтээгдэхүүний шагнал маягл авч ирсэн билээ. Энэ дээр нэгэ бичсэн байгаа. Mount Selection гээд 2017-оос 2023 онд авч ирсэн юм. 7 жил авцсан юм хааши. Энэ 7-ын томоотой 7 жил тасралтгүй авсаа л гэж ах шиг байна. Японоор. Япон хэл мэддэг хүн байна уу? Энэ Mount Selection Awards-аас 7 биш 8 жил алтан медалаар шагнуулсан юм биш үү? Тэгээ би сайн нэг хэсэг он гараад жоох ядраадсан бохгүй юу? Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь эрдсийн дутагдлаа орсон байна гэх. Тэгээ эмийн санд эрдсийн дутагдлын юм хайж яагаад энийг олсон бохгүй юу? Тэгээд Аз болж Монголд оруулж ирдэг компани холбогдоод ингээ ажиллаж байгаа. Маншиг өсгөн өнгөрсөн ч гэсэн зүгээр шимтгийлэл авах хүнд бол дайжгүй. Авт мамт 80 хөөрхөн. Нэг уутан дотроо 60 ширхтэй. Тэгээд өдөрт 2-ыг уун. Тэгээд бүтэн сар уух шинтгийлэл ингээд нэг уутанд байгаа. Тэгээд дотроос өндөгний шараас гаргаж авсан ясны ургалтыг дэмждэг пептид орсон юм байлээ. Bone pep гэдэг. Тэгээд энэ сайхан Монгол тайлбартай байгаа. Ясны сэргэжээлт, шүд бэхжилт, тэг өсөлтийг дэмжинэ гэдэг. Уг нь 5-9 насныхан зориулсан юм байна. Би жоохон булхаацчлаа. Sorry. Хинц бит хийлээрээ. За тэгээд та бүхэн өндөр болцоо гэвэл Нобироныг хэрэглээрээ номгийн бүх салбаруудаар тэгээд эмийн сангуудаар тэгээд BJC Япон сүлжээ дэлгүүрээр заргаж байгаа. Тэгээд өндөр болоход зөвхөн Нобирон уухгүй шүү дээ. Бас хажуугаар нь таад хөдөлгөөн хэрэгтэй, нойр сайн хэрэгтэй, хоолой сайн эцгэх хэрэгтэй. Окей, энэ бүхэн нийлжээж өсөх хүний өсөлт бол хурдтай явагддаг байгаа шүү. За ингэж бүгдээрээ бичлэгтээ орцгоё. Ирээнд нөхөртөөгөө явж байгаад алуулангаа алдсан юм. Анх удаа явж байгаа болохоор юу ч мэдэхгүй. Зээл гэдэг газар руу юм үзэж сонирхоод явж байтал нэг ах ирснэ. Хямд чанартай гой барааны дэлгүүртэй гэдэл их л гоё ааштай. Бид хоёрч ашгүй нэг доороос бараануудаа хямд авах юм байна гэд дагаад явтал нэг эвгүй жижигхэн дэлгүүр дээр авчираад эндээс юмнуудаа сонгочих гэдэл 3 гутал авчаад үнийг сонссон 450k гэж авдیں۔ Монгол мөнгөөр. Юу гэж хятадаас тийм үнэтэй гутал авах вэ те? Бараг Улаанбаатараас үнэтэй авах шүү. Хоёр нь бүр хүүхдийн гутал гэж юм. Тэгсэн авахгүй юм бол өгснээ хийж ирсэн 2 пв. Ой тайван юу вэ? Би зөвхөн өөрчлөлт гэж л ирсэн шүү дээ. Тэгэл дэлгүүрийнх нь араас эхнэр хүүхэд нь гарч ирээд гаднаас 2 том биетэй ах ороод ирэв. Харж гинөө. Энэ бол ерөөсөө санаанд үзүүл биш. Энэ бол угаасаа бүр зохион байгуулалттай гэмт хэрэг байна. Авахгүй бол битгий ирж бай. Муусан Монгол шээснүүд гэдэл. Монголоор ярьдаг хятадууд юм уу? Хятадаар юм сайн ярьд юм болов? Монгол шээснүүд гээл толгой төрөвөө зохиод эхлэв. What? Хөөл мөл гэж байна уу? Энэ хүний газар гэхдээ ирээнд ерөн цагдаа магдаа гэж байдаг л илүүдэд бодвол тий. Хятадчин бас уг нь хууль чангатай орон мэт. Эхнэр нь над руу хувинтай юм цацаад
Бид хоёр ч хаалга нээлттэй байсан болохоор гараад хар хурдаараа гүйсэн. Тэр үе 8 сар байсан хөл хөдөлгөөн ихтэй. Дотор юу болж байгааг мэдсэн хэрнээ эргэн тойрны хүмүүс нь тоож байгаа ч юм алах инээлдээд л. Ямар гээчийн газар вэ? Guys, аав ээжигээ болгоомжтой ирээ мэрэн рүү яв гэчлээргүй. Энэ бол арай шүү. Зээл орохынхоо өмнө авсан буудалдаа ирээд бушуухан л явахын түүс болоод хувинтай ус шиг юм цацсан байсан болохоор хувцсаа солиод бие хартал яг цацсан хэсгээр нь түлэгдсэн арьс нь хуураад хацчихсан байсан. Хүчил мүчилтэй эсвэл нэг муухай юм цацчтай, хортой юм цацчтай тий. Энэ бол бүр зүгээр цэвэр зохион байгуулалт. Юм авахгүй хүмүүсийн шоглоо гэж ингэж албаар бүр зохион байгуулсан юм байна. Ер нь бол бүр зохион байгуулалттай хүний бие амь насанд эрүүл мэнд халтсан юм байгаа байхгүй юу? Халтах гэж оролцсон ч биш. Амар айсандаа өвдөлтөөч мдээгүй нилээ тайвширч байгаа чимдаан энтрэ баглаад цонхоороо доошо хартал байж байсан. Бурхан минь ямар амар юм бэ эднэр чинь анх ирж байгаа хүнээ монголчууд хаана буудалдгийг юу авах гэж байгааг ингээд бүгдийг нь мэддэм байх лээ. Энэ монголчууд л аягүй бас нэгнээ ингэж байгаа хэ. Монгол хүмүүс оролцсон л хилээл тагнаалтай тэнд олон монголчууд байдаг тэнд тэгдэг тэрүүгээр тийж авдаг мавдаг гэдэг. Бид хоёрын буусан буудалд монгол хүмүүс зөндөө байсан. Азар нэг ах эгч хоёртой таарад маргааш нь хамт явхаар төлөвлөөд 11 цагийн үед гараад явсан. Тэр ах эгч бас лангуутай хид хитэн удаа орж гарсан. Бид хоёрыг бодвол биерхүү яриа хөөрөөтэй ах эгч хоёр байсан гэж. Муусаа юм жижиг хүмүүс ингэж дээрлэлдэг байхгүй юу? Гараад машиндаа суух гээд хүлээгээ зогсож байхад нөгөөдөл чи машинд суугаад томиг татчихсан хараад сууж байсан да. Ямар зэвүүн гарууд вэ те. Тэр зүгээр бас нэг бодлын цагдаа магдаа ирж гинүү гэж бас харж байгаа бах. Өөртөө ер нь асуудал үүсгэсэн хүмүүс учраас би лав тэгж бодож байна. Би бодохдоо тэр ах эгч хоёр байгаагүй бол бид хоёрыг ална гэд бодчихсон байсан байх гэж бодсон. Тий бас магадгүй дагаж явж яагаад байрж аавна гэж бодсон байж бас магадгүй. Гэхдээ тэгж амар үзий ядалтай байна гэж сонирхлын тий. Дахиж хизээж тийшээ явахгүй. Болгоомжтой байдаг юм шүү. 8 эрхэлж орд гардаг хүмүүс минь. Амар сурамжтай түүх байна. Guys, одоо ялангуяа хүмүүс аюу их явж байгаа. Би бас гутал үзээд явж. Ингэнэ нэг хүн хоол яач. Ингэдэ нэг хүн би бас гутал үзээд явж байхад нэг гутал таалагдаад өмсөж үтсэн. Таарахгүй болохоор нь таарахгүй байна гэд гарах гэсэн. Өмссөн юм чинь ав энийгээ гээд нэг жижиг сүх барьцсан. Жижиг сүх барьцсан цогсож бэдийн. Эднэрт ингэж дээрлэхгүйхгүй шүүгээд сүхтэй гарын цохиод нислэн нүүрлүн сайн байна залуу минь. Муу өгөр хужааг айхгүй байвал яаж чадахгүй. Жаах айснаа мэддэгдүүл наад бол чинь яаж магадгүй юм бэлээ. Ямар зэвүүн те. Эдэр ер нь сурчиж. Ер нь бол сурчиж гарууд. Хүмүүс ч бол айгаал хөөрхий. Сүхийн нараалт өө за авъя гэл тэгж байгаа ш хөөрхий яг юм дээрээ те. Имхтэйчүүд жоох аимхай хүмүүсийг бол те илүү барьж байгаа ш. Гэхдээ сүхтэй хүнтэй бол орооцолтод бол тийм. Энэ зүгээр яалчгүй бадрун гарах шиг байна. Сүхтэй гарын яасан гэж вэ? Дээрлэх хүлэхгүй шүүгээд сүхтэй гарын зохиод нислэн нүрлэв. Уус яриа мараа нэрл яг л нэг зохиор л ах байна. Олуула бүчээ дайрдэн штэ тэгдэггүй юу гинэ. Орой зээл хаах төгсөн бас цуглаж байна лээ. Гэхдээ над руу ойрлохоос өөр юм хийж чадахгүй байна лээ гэж байна. Боссын босс болгохгүй. Би нэг өвөр Монголын гарын хух явсан штэ Монгол гээд та нар дээрлэх чадна гэж бодоо юу ахаад тааруул хөлдийг чинь хуугална хараарай. За ер нь бол манайхан эвгүй юм шиг байна. Гэтэ ингэж олуулаа бүчээ дайрд гэж би зөндөө сонсч ийсэн. Ер нь бол одоо ингээд ямар нэгэн асуудал гаргалаа шууд 10 хариулаа ингээд тойрол шууд ингээд хэрэлдээл дайрд гэж сонсч ийсэн. Олны хүчээрээ тэгэж дээрлэхдэг гэж. Нэг том нүдтэй харваас нэгэлж ирхмээр царайтай өвөр Монгол байгаа. Өвөр монголчууд ихтэй ямар муухай те тэгээд монголчуудаа тэгж дарамлж гутлаа зардаг. Тэдний гар хөлнө гэж зээл дээр пүүз үзхүүгээд асуугаад байдаг өвөр монголчууд. Цагдаад нь хэлсэн ч нөгөө цагдаа нь авчгаа гэж авдیں۔ Цагдаа нар нь хүртэл айдаг. Одоо л ойлголоо. Цагдаа нар нь тоодог юм байна. Угаасаа бүр ингээд эвлэрсэн. Угаасаа ирээн чинь бас хятадын төв биш шүү дээ. Хят чинь одоо хууль чангатай газар ч гэсэн ирээн чи одоо манайхаар бол юу юм бэ? Тэгэл зах шүү дээ хятадынхаа нилээн захих нь л. Тэнд бол нэг хууль хүний эрх яана гэж бол
хэцүү тэр хоолон бууж ирсэн газар бол энэ дээр ярьсан маань цагдаа шүүх үйлчлэх үү энэ талаар Монгол улсаас иргэнэ хамгаалах ямар бодлого хийдэг вэ? Үнэхээр мэдмээр байна гэж байна. Ямар ч хамгаалал байхгүй өөртөө уучраад эсвэл Чайна цагдаад хэлгээд хөдөлдөхгүй гэсээ цагдаа нь болохоор тоодгүй юм шиг байна лээ. Тэр зээл гэдэг газар ер нь болж бүтэхгүй хужаанууд нь тэнд байдаг юм шиг байлээ гэж байна. Окей. Ядаж Монгол талаасаа тэгэл хүний газар бол хүний л газар л да. Хизээч Монгол цагдаа нар бөөнөрөө ирээнд очсноо. Монгол хүмүүсээ хамгааснаа, хятадуудыг ингэж хуйлаас ахмах гэж ер нь бол хэцүүтэй. Гэтэ нэг юм хэрэгтэй л ах. Ер нь бол үнэхээр эрхээ хамгаалах ямар нэгэн юм хийгээд нэг Монгол цагдаагийн бүүд гаргадаг ч юм уу те. Монгол цагдаа нарын үйлчлэхээ ордог ч юм уу. Хамтраад нэг тийм байж болох л ах ууг нь бол. Тэгэхгүй бол ингээд зүгээр ингээд дээрлүүлээд байвал хэцүү лээ. Ерөөсөө танихгүй хужаад дагааж нүх сүв рүү орж болдгүй штэ. Ялангуяа гутлынхан авахгүй бол зодох гээд байдаг хамгийн оркууд нь шүү гэж. Би бол энийг мэдээгүй. Би ирээ нэг удаа орж ирсэн. Гэхдээ энийг бол ерөөс мэдээгүй байсан байна. Тэгээ та эцэг нэг нэгэндээ сайн дамжуулаарай. Ирээ явлаа, бараа цуглууллаа, мөглөөлаа гэж байгаа хүмүүс. Хамаагүй хүү амтнд дагааж тэгэж жижигхэн булан нүх мөх рүү битгий ороорой гэж сайн захиараа. Би бас нэг юм сонсч байсан юм байна. Нэг ах найзтайгаа ирээнд гутлын 8-нд яваад ирээнд гутал бөөндөх гээд явж байхад нь нэг хятад хүн манад хямд гутал зөндөө байгаа этергээд хаягаа өгсөн гэсэн. Чи орой ирээд үзээрэй гэж хэлсэн гэсэн. Оройн тэр ах тэр хятадын заасан хаяг руу гутал үзгээд явсан гэсэн. Явхдаа муу санаалаад найзыгаа авч яваад би орчоод ирээгээд найзыгаа гадаа нь үлдээгээд өөрөө ганцаараа яваад орсон гэсэн. Нилээд удаад байхаар нь найз нь араас нь орсон чинь найзыг нь алчихсан байсан. Гээд байлуу яалаа ямар тааш нэг тим яриа сонсч байсан шүү. Гэтэ яг болсон явдлыг нь марчжээ гэж байна. Лангуу шиг юмны араар хувц сольдог өрөөрөө гэх юм агуулах руу юм руу ороод удаад байхаар нь гайхаад орсон. Хоорондоо бас иймэрхүү юмнаас болоод мууцсан. Тэгээд заа зурдаад алдсан байсан гэдэг байхаа. Ямар аамир юм бэ. Тэг даварцын тий бодоодсон чинь. Би бас 24 оны 100 хуучин зээлээр нь явж байхдаа арьсан цүнх гээд байхаар нь завирнч таалагдаад аваад барыг наранд гаруугүй юу. Нөгөө цүнхнийх нь литрийн хатаад өмөрч унаад хөрөнгөт хөөшиг хавхаар будаг гаргаад за боли буцаа гэж бодоод лангуун дээр нь очиод өөр цүнхээр сольж болох уу эсвэл буцаа гэсэн чинь наадах чинь сайн арьсан цүнх буцаахгүй чи өөр цүнх авбал нэмж мөнгө төлгээд нилээ удаан буцаахгүй гэж зогсож байгаа сүулдэ уур хүрээд уцаараа зургийг даарсан чинь тэр агуу нөхөртөөгөө нийлээд толгой төрөөгүй зохиод нулимаад харааж өгсөн. Анх удаа ирээнд очоод тийм амар байдгийг мэдэхгүй байсныг ч хэлэх үү. Ёстой айх шоконд орох тавцаад салгалаад хэцүү болсон. Найзын маань ээж байсан тултай амьд мэд мултарсан да. Азар тэр өдөртөө Монгол буцах байсан болохоор хил гараад л жоохон тайвширсан. Явхаас өмнө яаж магадгүй санагдаад зүрх салганаад ядж байхдаа 17 настай байсныг ч хэлэх үү. Траума авсан дөө гэж. Амар юм байна. Ер нь бол гутлынхан яг тэгдэг гэж байна. Гутлынхнаас болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Цагдаа дуудаад өгөөчтэй. Цагдаа нараас айдаг хүмүүс штэ гэсэн чи цагдаа нь тоохгүй гэсэн байна. Гутал авахгүй найзаа гэд байдаг хүмүүс хизээж битгий даагаж вэ л гэж энэ зэвүүн гарууд байдیں۔ Нэг дуруун хөрвсөн хүнээж андахгүй. Ширүүхэн байхгүй бол даварцсан гарууд штэ л гэж. Монголчууд л ирээнд очиж юм авахаа байжхад наадуул чинь турж өхөн штэ. Цаашаа өөр газраас илүү хямд чанартайг авч болно штэ гэж шүү бас. Та нар ер нь ирээн явах хэрэггүй жинхэнэ өөр монголчууд бишээ. Монгол хэл сурсан хужаа нар гэж чинь тоглоом нарга биш шүү. Тэнд алуулсан маш олон монгол залуучууд хүүхдүүд байдаг. За эвгүүлэн ер нь арай ч ингэж бодоогүй. Ер нь бол болгоомжтой байх хэрэгтэй. Guys, хүний нутагт явж байгаад ямар нэгэн болвол тэгэл өөртөө л хохирох нь магадлал өндөр гэдгийг ойлгох хэрэгтэй. За дараагийн түүх бас он гараад босон түүх байна. Саяхан бараг 2 оны өмнө бичсэн байна. Окей. За амьдралдаа анх удаа амар юм харсан түүхээ бичээр шийдлээ. За ингэж эхлэхээр л эвгүй түүх байдэн штэ. Би өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр нэвтрүүлэг хийнгээ хүүхэд дээрээ очих гэж нутгийн зүг жолоо заллаа. Төгсөх курсын оюутан учраас хүүгээ хөдөө явуулчихсан байсан юм. Нөхөр бид хоёр байрны урьдчилгаанд машин өгчихсөн болохоор манай төрсөн ахтай хамт аймаг руугаа явхаар шийдсэн юм. Ахын Улаанбаатар хот дох ажил удаашарч шөнө 22 цаг болж байхад хотоос гарав. За шөнө л холын замд явдаг юм штэ хүүхдүүд минь. Мөн ч олон эвгүй түүхүүд ингэж эхэлдэг дээ. Машинд ах, бэр ихч, нөхөр, бигээд дөрвүүлээ явж байгаа юм. Би
Би ер нь хаяа альва юмыг зүгэнчгөөд байдаг талтай гэх юм уу их мэдрэмж өндөртэй. Саяхан нэг өдөр тавилгын хүмүүс ирж тавилга хийх байсан юм. Гинэтэл би энэ хүмүүс өнөөдөр ирэхгүй юм байна гэд бодчихсон. Яг цаг тохирсон хүмүүс ирэхээ болчихсон. Нэг иймэрхүү үе бодсон юм маань биелдэг. Өмнө нь олон удаа шөнөөр хол замд явж байсан болохоор үнэхээр олон юм бодсонгүй. Гэтэл хотоос гараад лүн өнгөрөөд л би тагуурхэж унтах гэхээр л элдв янзын осол, цуснаж аимшигын юмнууд нүдэнд үзэгдээд ерөөсөө унтаж чаддаггүй. Зүрхс дэлсээд тип тап хийгээд явж байтал замдаа хоол иддэг сансрын хавцаа маш том осол гарсан байдаг юм. 2 том машин мөргөлдсөн айхтар юм харагдсан. Цаашлаад сансраас бензинээ хийж байхад колонкийн түгээгч энэ ослоор 4 хүн өнгөрсөн сурагтай гэхийн сонсоод пал хийсэн л тэ. Амар юм хараад сонсчихсон болохоор их айсан ч за энэ ослыг л бодоод байсан юм бэлгүй. Мааны бадмихун гэж бодоод л байв. Сэвтээтэй ингэж холын замд гарах. Орой дээрээс нь янз бүрийн бодогдоол, осол таараал. Ингэж явах замдаа нөхөр унтаж, ах бэрэгч бид гурав эргэн тойрны өөд болсон хин нэгэн үргэлж хамгаалж байдаг тухай хальт ярьцгаасан юм. Тэгээд цааш би зүүрмөглөх үед шөнийн 3 өнгөрч байлаа. Зүг зүгээр унтаж байхад хүй сэрээрээ гэж чихэн дээр нэг юм ойрлох шиг болоод маш хүнд айж зочид сэрдэг юм л та. Тэр үед бүгд сэрүүн байсан ба ах бэрэгч хоёр муулцаад хэрэлдэж байна. Ах ч уурандаа хурдаа нэмэн би ага болооч гэж хэлж дуусуугүй машины урдуур хар нохой сүйтгэнэд өнгөрөв. Ах ч нохой дайрлаа гэд хурдаа багассан ч нөгөө нохой машины төгсгөл хэсэгт очихдоо сарниад алга болчихсон юм. Нохой зөрснөөс 50 хүрэхгүй метрийн цаана улаан зам дээр хөдсөн дээлтэй үнгэн малгайтай адуучин болтой гэмээр бугуул үүсчихсэн тийм хөдөөний залуу 2 гараараа таллав. За юу л болоод байна да. Ахч дохиод байхаар нь зогсох гэтэл бэрэгч юун зогсох шууд яваач гэд хажуугаар нь зөрсөн. Би ч юм бодлгүй саяны хүн юун хүн бэ гэтэл манай нөхөр юун хүн сая хүн байсан юм уу? Машина яагаад далилгаад байгаа юм гэж асууснаар бүгд хий юмтай таарчээ гэж бодсон. Тэр нохоо хий юм байсан юм тийм үү? Зам дээр зогсож исэн адуучин хий юм байсан юм тийм үү? Юу болоод байна хөөе? Би ч үхтлээ айж хамаг маань мэгзэм уншиж айвал дагчих байх гэд аль болох өөрийгөө тайвшруулж явлаа. Яалчгүй хүн байсандаа гэж их л гайхсан. Ахч тийм юм харсан болохоор айсандаа нөхөртөө жолоогоо солилоо. Нөхөр бид хоёр урд сууж тэр хоёр ард суусан. Ингээд цааш явсаар түрүүний таарсан юмнаас 50 км-ийн энэ удаа зам дээр биш замын хажууд такси барих гэж байгаа юм шиг хүн гараа тохиод байв. Өмнөх харсныг бодвол 50 гаруй насны хөгшин гимээр хар малгайтай арай орчин үеийн торгоор хийсэн бор торгон дээлтэй хүн байсан л та. Энэ удаад ч бүгд харсан бөгөөд хин хэнийг айлахгүй гэж юу ч дуураагүй. Яа, яг тийм үед зэмүн те ямар нэг ингээл болчоол тэгэл нэгнээ айлахгүй гээл тэгсэн мөртлөө бөөнөрөө мэдчихэдэг. Тэгээ дараа нь хүй харсан уу гээл бил пал гээл те. Ага пэч нь яах гээд байгаа юм гэснийг сонссон болохоор агааг харсан гэдгийг бат мэдээстэй. За зам руу харж явхаас ч айж харанхуй шүн 4 болох үеэр нэгч машинтай таарлалгүй явсаар аймгийн төвд ирсэн л дээ. Бид ч ихнийх ч яах вэ? Хий юм байдаг байж хоёр дахь нь хүн байх гэж бодлоор сэтгэлээ хуурсан ч манай нөхөр дөнгөж зөрөөд толиндоо харсан чинь дагаад гүйж байсан гэв. Окей. Ёо нүдэнд харагдчихлаа бүр. Бараг л 90 100 км-ийн хурдтай машинтай зэрэгцэж хүүдэх хүн гэж юу байх вэ? Усан болтын сүнсэл биш бол те. Сүүрэн газарт гэтээ усан бол ч амьд биштэй. Дүүлгийн яг л сүнс байна. Сүүрэн газарт ирж хоноод нар мандах үеэр тайвширч лам хард үзүүлтэл мэдээж хоёулаа сүнс байна гэсэн. Окей. Хол замд хэрүүл хийсэн ба нэмээд яг 4 цаг буюу тэдний ертөнд сэрдэг цагаар таарсан байна гэсэн.
Сургамж номер 1. Ер нь шөнийн 3-аас 4 цагийн үед дандаа муу юм сэрдэг гэж ярьдаг. Тэгээд жолоо барьж байгаа үед аль болохоор хэрүүлгүүл байх хэрэгтэй. Ер нь жолоо барьж байгаа хэрэлдэх юм бол оюунснаа шал өөр газар аваар хийх магадлал хамаагүй өндөрсөн. Тийм учраас жолоо барьж байгаа хүнтэй хинч битгий хэрэлдээрээ жолоо барьж байгаа хүн хязгаарч битгий хэрэлж байгаарэ. За юу. Хүний эмоц гэдэг чинь амар штэ. Саяхан үнэхээр яах ч аргагүй болоод мөн шүнл явсан. Тэр хоёр байхгүй байна лээ. Биднийг машины урдуур орж ирсэн хамгаалагч нохоо аварсан. Хэрвээ нохоо байна гэж хурдаах асаагүй бол хүн дайрлаа гэж сандрам огцом дараад баллах байж дээ. Шүн өрөөнд цагаар явах амар юм бэлэн шүү. Тэр дүүлд нохоо бишлээс мэн. Гэтэ өмнө хэдүүлээ бас нэг иймэрхүү түүхэн уншиж ирсэн санагдаад тах юм. Нэг юм аврагч сахиустай те. Тэр нохоо зүгээр ингээд хамгаалагч сахиус эсвэл ямар нэгэн өвд эцсийн сүнс ч юм уу те. Бас тийм байж болох лээ. Эсвэл зүгээр аз болж нохоод үнэхээр дайраад тэгээд хурдаах гэсэн байж бас болох юм. Эвгүүлээ. Тэгээ ер нь бол угаасаа ингээд замд ягаад ч юм осол аваар их болдог газрууд гэж байдаг. Замд гişгэн те ямар нэгэн асуудалгүй мөртлөө цаанаасаа л ингээд осол аваар болох дуртай тийм газрууд байдаг. Тэгээ ямар нэгэн юмтай замуудад одоо сүнс шүглсэн муу юмтай замууд гэж бол ярьдаг. Харуу бүрээр явах угаасаа амираа. Ялангуяа муудалцсан үед бүр димэ гэж. Нөхөр бид хоёр муудалцаад нөхөр ч аав ээж рүү нөтрөө ганцаараа машина барьж яваад гэртээ орохдоо амар царайлцаа орж ирсэн гэсэн. Замд нэг өндөр яг ямар хувцастай нь мэддэхгүй ямарч байсан урт палаж юм уу дээл ч юм уу тийм хувцастай нүүргүү хүсэн цэгсээс юм замын хажууд гараа өргөд байсан гэсэн. Нөхөр хажуугаар нь зөрүүл машина түүжээд хаазаа тул гიშгээд явж байхад цонхонд нь наалтчаад хаалганы түүжэнээс татаад байсан гэсэн. Йоо тэрнээс цаашаа яаж гэртээ хайрсаа сандгүй гэсээ үлзитөөс 10 хээр явхад ямар ч айл хамтан байхгүй 60 70 км байдаг та тэнд гэж байна. Түшиг ахаа энүүгээр бичлэг за хийж гинэ түр вэж тайвш ятах яах нь шөнөөр замд ганцаар явах эвгүй ганц гарга хөгжмөө чанхан тавиад дагаж дуулаа дуурдах замаас өөр юу ч харахгүй явах бүр голын тойлондоо ч харахгүй шүү өвөл бол бүр хэцүү машин тэрэг цөөхөн таарна ботсон чи хамаг би харцааж байна яг зөв энэ л ер нь бол гол юу вэ дуртай дуугаа сонсоод зүгээр урагшаа хараад зүгээр чанхан дуулаад явсан дээр юм. За бас сурамжтай түүх байна. Сурамж номер 1 guys. Ирээнлүү гутлынхантай маш болгоомжтой харьцаарай. Сурамж номер 2 шүн битгий зам дээр хэрэлдэж яв. Окей. Холын замд. Яг ойрын замд хэрэлдэж болно заа. Үнэхээр хэрэлдэх шаардлагатай юм байвал. Гэтэ юу н хэрэлдэж тийм ээ. Окей. Тайвширцгаа. Бид бол хэрүүлгүй орчин үеийн боловсон залгуулсан. Окей. За дараагийн түүх богинохон бас айгүй сурамжтай түүх байна. Бас он гараад болсон түүх байна. Нэгнэ. Үхсэн хүний эд зүйлийг хамаагүй хадгалж гэртээ байлгаж болдоггүй юм байна лээ. Бас нэг сургамж манай эмээ тохиолдсон явдлыг бичье. Манай эмээгийн биеийн тэгж муудаад байдаггүй юм л та. Саяны намраас хүзүүн дээр нь гатг шиг зүйл гараад эмнэлэгт үзүүлтэл эмнэлэгт хифт гэж байсан. Юунаас болсныг нь мэдэхгүй. 7 хоног хөвтөж гараад нилээ гайгүй биеийн тэнгэрчгсэн байсан ч 1 сар гарan хугацааны дараа хүзүүн дээр гарсан зүйл нь томроод хавдаад хоолоон сөөгөөд их хүндрэлтэй болсон байсан. Эмнэлэг дээр очтол хурдхан хот руу явж үзүүл гээд эмээгийн хүүхдүүд хөдөөнөөс ирээд маргааш нь шууд явгаар болов. Яг явах гэтэл даралт нь ихсээд биеийн муужирч аймгийн эмнэлэгтээ үзүүлэхэд хэвтэх бичиг өгсөн. Тэр өдрийн маргааш нь манай хүргэн ах ламаас асуутал танаа эмээд чинь үхсэн хүний 2 дээл байна. Тэр дээлээрээ хүзүүг нь хучиж авч явах гад байна. Бовшуухан шиг шатаа гэж байсан. Эмээгийн дүүнд нас барахтаа 2 дээлээ үлдээсэн. Йоо ямар амар хилтийм бэ те. Бид хитч бушуухан шиг шатаагаад имлэгээс гарсан өдрийнх нь маргааш хот руу авч яваад имлэгт үзүүлж хагалгаанд ороод би нь урдих шигээ зүгээр болсоо. За тэгээд нуурсан бол уучлаарэ гэж байна. Хайртай ээжийнхээ эдэлж хэрглэж байсан юмнаас ижилэх бас хэцүүлдэ. Би бол хизээж хайж таахгүй юм байна лээ. Яаж л өмсөж байсан хувцааг нь өмсөд өнөөлөө суугаа сэтгэл багч гэсэн тайвширдаг та гэж байна. Бас нөгөө өнцөг байна. Хэцүүл ахaltaа дотны хүнээ алдсан хүмүүстээ ядч үнрийн үнэртэд
байж ийл гэж байлгадаг баг. Яг аав ээж бол арай өөр өж магадгүй хорогдох юм бас байхгүй шүү дээ. Аав ээж нар хүүхдээ юм аа тэрнээ хорогдно гэж байх. Энэ бас яг аав ээж биш байгаа байхгүй. Энэ ингэж байгаа байхгүй. Эмээгийн дүүн гэж байгаа байхгүй. За үүнд бас тотны л хүмүүс те. За мэдхгүй. Өөртөө учраа олцох. Надаа өгсөн хүний 3 дээл байдэн шүү дээ. Йоо. Дунд говийн гаралтай үнэхээр сайн хүн байдаг. Одоо хотод байгаа харсан юм шиг хэлдэг юм байна лээ. Тэр хардаг хүн байгаа юм бах та тий. Энэ лам увсах гэсэн дараа нь бас гэртээ авчраа засал ном хийлгэхэд 2003-4 оны үеэр танаа гэрт нэг хүн шээсэн байна. Тэрнээс болж буузартаад гэрийн эзэн нас барсан байна гэж байна лээ. Өвөө 15 нас барсан. Нэр нь л бүр харсан юм шиг ярьж байсан. Гэрт шээхлэрдэг гэж буузарч тийм үү. Балаараа өвдөө эцгийн үлдээсэн юм итэгээд яах юм гинэ. Нэр үнэхээр хэцүү байна guys. Өөртөө л мэд. За өөртөө л мэд. Үнэхээр жоохон харамж марамж юмдаа ийм одоо юу гэмтэй нөгөө эзэн одоо юу гэдэг те ингээд нэг хорогддог хүн байвал бас эвүүл юм. Зүгээр ээж аав одоо дотны хүмүүс гайг бах уу. Энэ ламынх нь нэр ус дугаар байна уу яаж холбогдох вэ гинэ. Мохор сүс ингэж толгойр улж байхаар эмээгээ дархлаа ядаргаа сэтгэл санаанд нь анхаармаар юм даа гинэ. Тэрний хүний өмсч байсан дээлнээс баг халдвар авсан юм шиг юм ярих юм бурхан болооч ойр дотны хүмүүс хамаарх сахиусл болно гэхээс эрэлгийн илч болно гэж юу байх втэ гэж. Гэхдээ энэ дээр чинь юу гэлээ үзүүлж явж байгаад болохгүй болохоор нь дам дээр орцсон юм шүү те. Уг нь бол хөрхий. За нэг түүх яг он гарахаас өмнөхөн постгсон түүх байна. Нэрээ нууцл ёо гэж байна. За нууцлөө нууцл. Хорооллын рич нэртэй буудал байхаа жинхэнэ юмтай газар шүү. Бараг цагаар 6-7 жилийн өмнө байхаа шүн арх дарс хэрэглээгүй эрүүл ганцаараа орж хонож байсан юм а. Гэтэ ямар шалтгаанаар шүн буудалд бас байж болох юм те. Хитэртэй хэрэлцэн бас байж болох юм те. Эсвэл унаа байхгүй ч юм уу. Унаа зогсцсон те. Хол явдаг, хол гэртэй ч юм уу. Байж болох юм. За. Шүн би гинэд сонирн болоод сэрчгсэн. Нүдэ нэгэд хартал нүцгэн эмхтэй хүн яг орны хажууд зогсож байдیں۔ Толгой хэсгийг нь хартал нүүр нь амгүй, шүдгүү, хамаргүй, битүү дотор зүгээр пал гээл харанхуулаад явцсан. Аманда за пэ яг нэг юм болчихлоо. Яг даруулчлаа гэж бодоод хөдлөх гэсэн хөдөлдөггүй. Яг орны хажууд бүжиглээдж байгаа юм шиг нүүргүү нүрээрээ над руу хараад тэгээд сэрэх гэсээр байгаад арайч нэг юм уу дөнгөж сэрээд нөхцөл байдлыг мэдээд шууд босох гэсэн боловч босч чаддгүй. Буцаад би дийлдээд л даруулаад л нүд нээлттэй би хөдөлж чадхаа байгаад байсан. Шөнийн 3 цагаас эхлээд. Guys. Бас л шөнийн 3 цаг. Шөнийн 3 өнгөртөл болгоомжтой бай. Окей. Ер нь шөнийн 3-аас хойш ер нь нэх гадуурчдыг олигтой юм. Ер нь байхгүй дээ. Ер нь нэх байхгүй дээ. Би өөртөө нэлээ оройтсан юм байна. За. Тэр ч яах вэ? Шөнийн 3-аас эхлээд 5:30 хүртэл тарчилсан байдаг юм аа. Би хэр барагтаа даруулдаггүй, тийм юм мэдэрдэггүй хүн байгаа мó. Жохон надрахуу нөхөр юм байна. Өглөө нь босоод хартал битүү толтой. Улаан ирээн обойтой жинхэнэ хүйн газар орсноо мэдсэн. Бүр яг нүдэнд харагдаж байна. Тийм нэг цаанаа л ийм нэг засвар масвар ийм нэг улаан улбар шар ийм толб молбтай ийм нэг обойнод байдаг шин харваас ингэ нэг цаанаа л нэг заваан түүхүүд өгүүлсэн юм шиг заваан энерги шингээсэн юм шиг байдаг штэ. Яг тийм газар руу орчиж үүний дараа одоогоос 2 жилийн өмнө би цагдаад ажилладаг байлаа. Тухайн үе дуудлага аваад тэр буудалд очтол нэг эмэгтэйг хамт байсан эрэгтэй нь боож алчгаад цухтаад гараад явчихсан байж үлээ. Тэнд л эмэгтэй хүмүүний сүнс байдаг байхаа. За тэгээд ер нь хуульчны болон хямд буудлууд бол ер нь дэмий гэж хэлээ. Бас тойл мойл болсон газар бүр ш тийм ээ. Ер нь гэхдээ буудал тойл байд юм бодоодсэн чи. Толтой буудал шүү дээ харж байгаа. Бас тойл мойл болсон газар бүр тийм ээ. Ер нь сонсохны тэр буудалд өмнө бас хүн амны хэрэг хит гарч байсан гэх юм бэлээ гэж энэ бүр хямдхан буудлууд байдаг штэ. Ер нь бол учиртай болвол бүр хямдхан байгаа. Хизээч дайжгүй гой цэвэрхэн буудал хямдхан байна гэж ер нь бараг л байхгүй. Тийм учраас өмнө бол залуу бахтаа тэгэл тоохгүй тэгэл угаасаа мөнгө багтаа тэгэл ингээл хямдхан буудал орж исэн үе байгаа. Тэгээ одоо модоо бол ер нь ингээл жоохон эвгүй буудал цаанаал мэдэгдэн шин. Яагаад ч юм.
Эсвэл ингээ хүн угаас нас нь жоох ингээ дахиад ирэхээр нэмэх 30 мууч гараад эхлэхээр яадаг гэж магадгүй ингээ жоох мэдрэмжийн өсөө жоох юмнаас ингээ жоохон с ิจ игч ингээ болдог гэж магадгүй. Тэгээ тийм учраас ер нь юм хямдхан буудал ер нь ингээ нэг түрүүний ярьсан шүү дээ нэг обой ингээ нэг юм нэг сонин өнгөтэй хямдхан ингээ булан тохоон янз бүрийн юмтай нэг ямар юуны толбонд мэддэхгүй те нэг ингээд нэг муухай ер нь юм нэг газрууд байдаг шүү дээ. Ер нь бол тийм газруудаас айлхаар ер нь зайлсхийх хэрэгтэй. Хажуу буудлынх нь компанид явуулах шиг пост вэ гинэ. Яг энэ хорооллын рич буудлын хажууд нь юу буудал байгаа юу? Өрсөлдөгч нарыг судлах хэрэгтэй байна. Энийг л зах зээлийн өрсөлдөөн болоо явчлаа шүү. Одоо тэр буудалд чинь байна шүү гинэ. Амьд үү бро. Амьд зүгээр байлээ гэж байна. Энэ нэг хүн битсэн маань найзуудтайгаа гараад оройтоод гэртээ орох гэсэн гэрийнх нам хаалгаа онгойлохгүй байгаа юм байна шүү дээ. За. Дүүрүүгээ заадах хугацаа авдаггүй. Тэгэхээр нь яаж гадаа хонох вэ дээ? Баянзүр захын залгаа баруун талын буудлын руу ороод өрөө байгаа юу гэсэн хідүүлээ явна гэхээр ганцаараа гэсэн 3 давхар тийшээ орчих гээд явуулсан. Ороод л шууд унтах гээл гутлаа тайлсан чинь гэрэл унтарчтیں۔ Унтраалгаа дарсан астаггүй. Хар хурдаараа доошоо буугаад энэ өрөөний чинь гэрэл унтарчлаа гэсэн чинь тог тасраад ирлээ гинэ. Буцаад очтол нэрэл гэрэлтэй байна. Тог тасраад ирсэн юм байлгүй гэд хөвтөж байтал нойлын хаалга таг гээл цооштой хаалга татхаар дуурдаг шиг дуураад болдоггүй. Гэрлээ хасаагаад харахаар зүгээр. Тэгэхээр нь гэрлээ хасаагаад нөхөр ээлжтэй хонож байсан юм. Залгаад айгаад байна гэд юм ярьж байгаад тэр чихтэй унтчихсан. 100 байсан болохоор эрт гэгээ ороод 5 цагт сэрэхэд ашгүй минь өрөөнд гэгээ ороод ирсэн байсан. Нөхөртөөгөө 2 цаг ярьсан байлээ. Уцаар ярихч бас хантай юм байлээ шүү. Нойроо зүглэхгүй өглөө гарсан даа гэж. Нэгдэлчин билүү, нүүдэлчин билүү тийм нэртэй буудруу олон энэ яг бүр мэддэг буудлаа. Энэ тэгтээ угаасаа эвгүй буудал штэ. Нүүдэлчин билүү тийм нэртэй буудлуу олон жилийн өмнө хідэн найзтайгаа уугаа тэр буудлаар орж хонож байсан 4 ортой нэг сони өрөөнд. Би тэгээ буудал муудлаар нэг тийм их явдаг хүн биш шүү за. Guys та. Гэтэ би энэ бүр маш олон жилийн өмнө яг орж исэн өрөө. Бүр ингэж таарна гэж бодсонгүй. 4 ортой нэг муухай өрөө байд юм аа нэг цаанаа л онцгүй өрөө байд юм аа 4 ортой нэг сони өрөөнд орсон шүн унтаж байхад яг толгоон дээр эмхтэй хүний хоолоогоор дуулж байгаа юм шиг маань уншаад байсан эвгүй өрөө байсан юмдаг энэ зайц манай найз энэ яг өрөөнд нэг бас нэг болсон гэдээсэн би асуугаадах юм да байна юу вэ шо Таамд нэг юм асуух гээд. Хөөе. Бүр дээр үед нэг юм нэг одоо ихтэй байдаг хаа. Нэгдэлчин байлгүй нүүдэлчин гэдэг нэг буудлаа байдаг гэсэн шүү дээ. Аа. Одоо байгаа юу? Юу хаана гэдэг лээ? Хөшөндөө дүү. Тийм хөдөө аж ахуйн яамны. Дистал байдаг. Тийм. Тэнд нэг 4 ортой нэг өрөөнд орж ирсэн шүү дээ бөөнөрөө. За. Тэгэхэд чи байлуу байгаагүй лөө? Байсан. Тэр нэг юм муухай сони өрөө байсан те санаж гинөө. Яагаад мөн хоёулаа нэг тайцсан шүү дээ. Хоёулаа яасан? Тэч ой бичлэг хийж байгаа шүү гэж. Бэж ой тэнд ой. Хин юм харсан эвгүй юу гэдэлээ. Чи харсан уу? Мэдгүй нэг юм харсан гэдээсэн санагдах юм. Тийшээ бол маань бол нэг хэдүүлээ нэг л удаа баг орсон шүү дээ. Тэг нэг л удаа орсон харин те. Нэг 4 орт өрөөс шүү дээ нэг обой нь хуучаа. Тийм. Энэ нэг түүх уншиж байсан чинь нэг хүн орж исэн байгаа байхгүй. Тэгсэн чинь орсон чинь толгоон дээр нь эмхтэй хүний хоолоогоор нэг юм дуулаад байсан гэж байгаа байхгүй. Тийм үү? Тэ. Тэгээ бидний нэг муухай юм мэдэрсэн яасан гэж яриад санагдах юм. Тэр анда хэн харин мэдэрлээ. Цэ мэдэрлөө. Цэглэг санаадах. Цэ юу? Өөсө чи би Дайми байсан, ЭК байсан. Нэг нь ямарс нэг мэдрээдсэн те. Миний хэлсэн баг та цаамаа байлаа болохгүй. Нэг обомобоня. Тий. Тий обомобоны хуулгарсан те. Нэг хуучны те. Тэгээ маяс ингэ ярьжсэн те ямар амар бодол вэ гэж те. Тэр нь их алдартай бодол юм шүү. Одоо бол байж л гэж. Тэр муу жоохон юмтай л юм шиг биш. Юмтай яхаа. Тэ. Өөрөөсөө дандаа орон нутгаас дандаа тамирчид ирж юм байрдаг гэлээ шүү дээ. Дүүн мөнгө хэмнэх юутайгаар уу? Ер нь орон нутг дотроо тэмцээнд ирсэн тамирчид нөө зардлаа багуулах гэдэг. Ер нь ихэд дандаа тийм хүмүүсд ордог байсан. Тийм.
Одоо яадаг болсон байгаа мэдгүй. За мань чамаг гэж бодоод чамаг нэг юм мэдрээд яваад л уу юм харсан гэдлөө гэж бодоцсон. Үгүй юм. Нэг нь тэгээдсэн те. Хойлоо яасаа тайцсан байсан юм уу? Ойлаа нөгөө Крокус нэг саалтаа удаас. Тайцсан ч шиг тайцнаа санахгүй байхгүй. Тэгээ санчлаа. Одоо нэг шоун дээр модель хийсэн. Тэрийг ярьж байгаа. За шоун дээр модель хийсэн шүү guys. Ерөөс тайч мэч ч ерөөсө байгаагүй шүү хийлээрөө. Google зүгээр бичлэг хийж гинөө. Тэгээд тайч мачаагүй. Тэ. За тэр үе тэр хавцаа юм уу те? За ок. Тэгээ манай найзуудын нэгэнд ямар ч байсан юм мэдэрсэн гэдэгс аахгүй юу. За яана нөгөө буудал муудлынх нь заалгаад яах вэ те. Ер нь ингээ буудал болсон тохиолдолд аюу их юм байна. Би бас бичээ Үүрганга аймагт анх очиод нэг буудалд ороод хамгийн эцсийн буулангийн өрөөнд орвоо. Үүдээр ороход нэг л тогтсон гой газар байсан, мөнгө муутай байсан болохоор л орсон. Шөнөөр хаалга бүр амар хоёр гараараа хүн нүдээд намайг сэрээгээд тэгээ босоод үүд рүү явхад нүдэл байсан бүр аимшигтай чангаар нүдэд байсан. Амар айгаад үүсгэж ихчээ гэж ойрлоод үүслэгч ихч ирээд босон явдлаа хийлээд камер шалгатал хинч байгаагүй. Юу болох нь вэ? Одоо тэр буудалд чинь байна. Чамайг дарсан гих сүнснээс асуулаа. Чамайг тэр үед согтуу бас нэг хүүхэнтэй хамт байсан хоёулаа шинжэнгөө. За окей. Хүүхдэд үдэж байгаа. Хамаагүй юм ярихгүй шүү guys. Тэр рич буудалд найз охинтойгоо хонож байсан чинь хаалга цоожлоо дунтсан чинь хаалга нээлттэй нэг согтуу юм орж ирээд бид хоёрын дээр хөвтөж байсан. Зодтолдож гарч гүүгээд ресепшн их чинь дуудаад цагдаа дуудаад өгч билээ. Буутрын газраа юу яриад байгаа юм бэ хөөе. Сүүлдээ юу болоод наа хөөе. Найз охинтойгоо хөвтөжсэн чинь дээр нэг сохтуу юм гараад хөвтцсэн. За энэ түүхэн дахиад нэг жоохон дэлгэрэнгүү тайлбар хэрэгтэй юм шиг биш. Тийм шүү. Үнэхээр юмтай газар би ч хэд хоног хотод ирээд хоноход чихэн дээр юм шивнээд хүнжилнөө суугд татаад үнэхээр тамийн буудал шүү. Орохгүй байхыг хүсье. Одоо тэгтээ баг хүн орохгүй таагдаа бидтэй эвгүй газар гэж байна. Одоо ч байдаг шүү л гэж ямар ч байсан. Түшиг убаад байж уусч чинь. Энд тэгтээ ямар сони өөр нэг хүн бас битсэн байх юм. Яг ойрлцсон юм. Яг наа буудалд руу чи орж хоонж үлээ. Шүн унтж байхад нэг хүн амар хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь Аагүй байна. Sorry guys. Энэ зураг нь байх шиг байна. Мөн үү? Тэгэхээр энэ бол бас эвгүй буудлаа нь ер нь бол ийм толмолтой. Яах гацж байгаа юм те. Толмолоор яах гацж байгаа юм. Обой юмнууд нь жоохон ийм дээр үе. Эвгүй жоохон эвгүй харагдаж байна надад бол. Би Монголд ийм зүйлстэй огт тааралж байгаагүй. Харин нодлон 8 сарын 15-нд Ирээн хотыг анх удаа зорж очиж хүүхдүүдэд хичээл цэцэрлэгийн хувцас гэх мэт бэлтгэл хийх гэж очоод өглөө эртээ хилээр гараад зээл гэдэг дахиад нөгөө зээлж guys гараад нөгөө зээл гэдэг газрыг хайж олж өдөржин юм хайж авч алхаж ядраад зээлийн хажууд алт амар нэр мэртэй юм бэ. Алт гэдэг нэртэй буудал 50 юан гэхээр нь орсон үеэсээ их сонирн байгаад гайгүй байлгүйгээ тоохгүй хэсэг унтчихаж сэрээд харсан 10 цаг өнгөрч байна. Харанхууч болж коридор гэрэлгүй энэ нэг л бишээ гэж жоохон чихүүц хүрээд 0 орж би засаж байхад гэрэл унтраал пад гэдэл явцсан. Яг тэрнээс хойш өрөө гэрэлтэй байсан ч нүд аних болонд сарамгчин шиг урагшаа бөмбөр хэлбэртэй хар бараан царайтай улаас нуудтай өндөр би ч өөрөө метр 82 надаас ч өндөр махлагдуу яг бидээ таарсан мяратай новшин юм харагдаад болдгүй. Нүдээ ансан чи харагдаад байгаа юм уу те? Новш гэж гээдл харааж өгсөн. Би ч өөрөө онгодоо түшдэг түшээ хүн балаа юмтай зууралтлаа л гээл айц ихтэй хамгаалалт ирэх төлөө орхиод ирсэн хүний газар ПВ гэдэл гараад доош буугаад үүдэнд байсан хоёр хөгшин өвөр хятад новшид ямар гэж лалрын газар вэ? Ямар хүн өгсөн газар вэ гэсэн хоёулаа мэддэг байж таард юм да. Хаа буруу харснаа зүгээрээ яах ч үү гэж авдیں۔ Йоо
Ямар зөвүүн те. Зүгээр мэддэг ээ. Зүгээрээ яах ч түмөө тэгсгээд нүдж ягаад явчдээ наад сүнс чинь. Хоёр гүйлэг тэгээд шашны дэлгүүр хайлаа онгорхой газар байдаггүй. Аргаа бараа давс сүү олж аваад давс өрөөгөө галаар тойруулж дуусаад давс тойруулж цацаад сүү өргөж дааж авсан өвгөд онгод сахиусанда бүгдийг нь дуудаад л сайн захиж мэдүүлээд овоо гайвуу нүдэнд харагдхаа болоод хэсэг сайхан болчоод нойр хүрээд унтаад өвөө. За ингээд сайхан унтлаа гэж бодсон чинь шүн 4:30 үед сэрүүхэн байгаад байх харин сэрээд гартал өрөөний хаалга онгорхой дотор пал гээд явчлаа. Бошуу босож хаалга хаагаад орондоо ороод яагаад хаалга онгорхой байдаг вүлээ гэдэл шууд зурс хийгээд л санаж байна шүү. Тэр нэг новшийн сармагчин царайд ховссон байх. Би өөрөө шүн босож хаалга онгойлгосон байдаг юм да. Чаддсан бол ороод ирхийг чинь харъя гэд онгойлгосон байдаг. Йоо, юу гэсэн өөрөө тэгж онгойлгосон юм уу? Зурсгийг санаж байгаа юм. Өөрөө чаддсан бол ороод иргээд онгойлгосон юм биш те. Тэрийгээ дараа нь санаж байгаа юм биш. Тэгээд л тэрнээс хойш унтаагүй өглөө 8 хүртэл зомби царайлж байж аваад хамаг юм аваад алтгээд нэртэ новшин 50 юу ч хэд юм бэ? $7. $7 юм байна. 30 кангийн буудлуу. Новшин 50 юаны буудлаас салсан да гэж юм. За буудлууд нэг иймэрхүү. Та нар юу н ямар их буудал мэддэ аа? Хөөе. Гадуур буудал хоноод яваад идэм хөөш. Болохгүй шүү. Гэр орондоо очиж хон хөөе. Нэмсэн чи юу вэ хөөе? Буудал муудал яриад хөөе шалгасан. Дахин шалгасан та нар юу н хэр буудал бодол. Харин аа. Яриулаад байсан чи эртхэн харьж амарцгааж ямар их буудал муудлаар явдیں۔ Дүүнрээ харин шалгасан чи юу вэ харин? За. Юу нэг иймэрхүү. Өнөөдөр бол маш сурамжтай өдөр байлаа. Олон юм мэдж авлаа. Бүгдээрээ нэрээ ирцээ. Сайн дараарай. Окей. Ирцээ сайн бүртгүүлж дараагийн эпизодууд орно шүү. За тэгээ энэ бичлэгээс авсан сурамжтай юмнуудаа бусад хүмүүстээ сайн дамжуулаарай. Эргэн тойронд яриараа түшиг ахын бичлэгээр тэгдэг байсан юм тэгсэн шүү. Нэг хүн тийм тохиолдсон байлээ. Сайн болгоомжтойгоорой гэж хэлээрээ нэг хүний ч гэсэн сэтгэл санаа, эрүүл мэнд тэ амь насыг нь аврах чим билүү хим мэдлээ. За тэгээ дараагийн эпизод уулзлаа. Түр баяртай guys.